Зам тээврийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит эдийн газрын дараагаар ажиллаж байсан гомбсрон төрийн захиргаа удирдлагын газрын дарга махбал гэж зэрлэг догшин этгээдэд зодуулж харамсалтайгаар амь алдсан хэрэг одоо наам гүн болж эхэллээ. Ямар нэг ноцтой ноото хэрэг дэгдмэгц өөр хэрэг өөр шуугаан дэгдэж анхаарлыг нь өөр тийш сарниулах ажиллагаа хийдэг мэрэгсэн баг байдаг. Тэдэш түүнийгээ сайн хийдэг нь эндээс харагдана. Яг бодит байдал дээр махбалын зэрлэг догшин авираар л сад тавьж илэрсэн болохоос биш Монгол улсын төрийн байгууллага яам тамгын газруудад хэдий чинээ ёс суртахуунгүй хэдий чинээ бүдүүлэг харанхуй хэдий чинээ зэрлэг догшин байна уу хэдий чинээ албан тушаал агтаг явдал тогтсон уламжлал болтлоо хөгжил дампуурсан гэдгийг одоо бид мэддэг болжээ. Засаг солигт хүрд нэг сайд томдогдох хэдий ч тэр сайд нар үндэ ажиллаа хийж чаддаггүй. Яамд ажиллаж буй ахгүй бол тус яамыг атгаж байхаа тэдгээр огрууд сайд бол төр зуурах бид бол үүрдийг шүү хэмээн дахалзаж өгцөн үүрэг даалгаврыг гацаадаг хэмээн маш сайн ужир мэд хүн ярьж байна. Сайд үүрэг өгөхөд заа хэмээн толгойд хавч хаалгаар гарангуудаа салааш тавьдаг энэ явдал нь Монгол улсын яам тамгын газрыг манан бүлэглэж нөгөө 30-40 гэр бүл олигархууд ховчлаад авчихсантай холбоотой юм байна. За жишээ нь Арчсан нам засаг авмагцаа уршигч зол жаргалыг Монгол банкны ерөнхийлөгчөд томилдог. Өнөөх нь эхлээд өөрийнхөө багийг бүрдүүлнэ. За тэгээд Монгол улсыг чадхынхаа хэрээр хорлож, инфляцийг дээд зэргээр савлуулж, төгрөгийн ханшийг чинээнд тулд унгаан, долларын ханшийг тэнгэрт нисгэж, мөнгө хэмлэн улс орон ард иргэдийн амжиргааг туйлд нь хүртэл ядруулах ажлыг тогтмол хийсээр ирсэн. Долларын ханшийг инхүү тэнгэрт тулах нь долларын хадгаламжтай олигархуудад л ашигтай. Чухам үүний тулд зол жаргал хэмээх хорлондоо нөхрийг Монгол банкнд тавьж хор санаагаа гүйцэлдүүлдэг ийм л дүр зургийг бид олон жил харлаа. Монгол улсын төрийн байгууллагын өнөөдрийн дүр зураг бол энэ. Ийм улс орон яаж хөгжүүлдэг? Яам бүрийг нэг олигарх хувьчлаад авчихсан тул төрийн яам нь төрдөө биш зөвхөн эзэдэлүүлчилдэг ийм дампуурд байгааг одоо зарах цаг нь болоогүй гэж байна.